видео үзүүлж байна. Япончуудын эрүүл чирэг амьдрахын 6 нууц. Инженер Айкодогийн багш Кацузо Ниши бага наснда маш сул биетэй эмч нар түүнийг 20 насч хүрэхгүй гэж үзэж байжээ. Эцэг эхэн түүнийг эрүүл болгохын тулд буддын хийдэд хүртэл шавь оруулсан юм. Тэрээр хийдэд 3 жилийг өнгөрүүлсэн ба тэнд бясалгах, сэлмээр тулалдах техникүүдийг сурчээ. Мөн эрүүл мэндийг сайжруулахын тулд эмч нарын бичсэн сүүлийн үеийн олон ном зохиолууд, дорны болон өрний анагаах ухааны эртний бүтээлүүдийг уншсан байна. Түүн дээрээ тулгуурлан өөрийн биеийг эрүүл болгоход хэрэгэлсэн эмчилгээнийхээ талаар ном бичиж 1927 онд 44 настай байхдаа хэвлүүлж байжээ. Ингээд бид танд түүний эрүүл байлгах журуудаас танилцуулж байна. 6. Цэх нуруу. Нуруу мориосноор дотор эрхтнүүдэд олон асуудал үүсдэг. Иймээс бид бүхэл өдрийн турш төдийгүй шүнж биеийн байрлалаа анхаарч хянаж байх хэрэгтэй юм а. Кацузогийн олж мэдснээр нуруугаа цэхэлснээр таны өндөр 2 см нэмэгдэх ба ходоод гэдэс болон амьсгалын системийн эрхтнүүдэд олон эерэг нөлөө үзүүлдэг байна. 5. Зөөлөн дэрний оронд хатуу бөөрөнхий дэр дэршлэх. Япончууд хүзүү гэлжгүй байвал урт насалж чадахгүй гэж үздэг. Өдрийн цагаар толгойнхоо байрлалыг хянаад байж болохч шүн боломжгүй учраас Кацузо зөөлөн дэрний оронд хатуу бөөрөнхий дэрийг хүзүүнийхээ 3 болон 4-р нугалмаараа дэрлэж унтахыг зөвлөдгөө. Хатуу дэр нь эхэндээ духгүй байвал 2 давхар даавн нэмж дэрлээрэй. Даавнуудыг аяндаа нэг нэгээр нь авах нь хэрэгтэй шүү. 4. Алтан загасны хөдөлгөөн. Эхлээд хатуу гадаргууд дээр цэхивт 2 гараа толгойнхоо дагуу сунга, хөлийн улаар шалтай перпендикуляр байлга. Хөлөө шалнаас салгахгүйгээр зүүн хөлийн улаа өөр лүгээ татаж зүүн гараа дээш нь ураг. Энэ хөдөлгөөнийг талдаа нийт 2 минутын турш ээлжлэн хийгээрэй. Гараа хүзүүнийхээ ард авчирч 3 болон 4 нугалмын харалтаа зөрвөл. Хөлөө нийлүүлж салган зүүн баруун тийш хөдлөг. Энэ хөдөлгөөнийг 2 минутын турш хийнэ. 3. Хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулах. Хатуу тэгш гадаргуу дээр хөвт. Хүзүүнийхээ 3 болон 4-р нугалмын харалтаа хатуу бөөрөнхий дээр тавина. Хөл болон гараа зэрэг өргөн энэ үед тохоо болон өвдгөө бага зэрэг нуглаарай. Дараа нь хүсснээрээ амарна. Хөл гараас эксрэх хөдөлгөөнийг 1-3 минутын турш хийнэ. 2. Алга болон улнуудаа нийлүүл. Эхлэх байрлал. Хатуу тэгш гадаргуу дээр хүзүүнийхээ 3 болон 4-р нугалмаар хатуу бөөрөнхий дээр дэрлээд хэвтэнэ. Өвдгөө шалнаас салгахгүйгээр нугалж хөлийн улнуудаа нийлүүлнэ. Уг тасгалыг 10 удаа давтна. Алгаа биендээ перпендикуляр байрлалаар нийлүүлж хуруунуудаа хооронд нь хүчтэй шахна. Алганы хонхоргоо нийлэхгүй, дараа нь алгаа бүхэлд нь нийлүүлж ижил өвөлдөл хийнэ. Дараа нь алгаа шахсан байрлалаар гараа өргөнө. Тэр чигт нь гараа цээжнийхээ аюулхай орчинд буулгана. Алгаа нийлүүлсэн чигээр нь толгойнхоо ард авчирна. Дараа нь буцаан цээжин дээрээ авчирна. Алгаа нийлүүлсэн хിവэр нь хөлнийхөө чигт хөдөлгөж цав орчмоор авчирна. Энэ хөдөлгөөнийг 10 удаа хийнэ. Дараа нь алгаа нийлүүлсэн чигээр нь цээжнийхээ харалтаа дээш нь өргөж тэндээс нь хөл рүүгээ буулгаад дараа нь буцааж толгойнхоо ард авчирна. Гараа аюулхайныхаа харалтаа өргөж энэ үед улнуудаас салгалгүйгээр өвдгөө өргөж буулгана. Дээрх гар хөлийн хөдөлгөөнүүдийг хамттан гүйцэтгэхийг санаарай. Хэрэв хөдөлгөөнийг гүйцэтгэхэд завиур мэдрэгдэж байвал давталтын тоогоо бууруулж болно. Эцэст нь эхлэх байрлалд шилжих нүдэн анаастай 10 минутын турш амарна. 1. Сэр нуруу болон гидсний тасгал. Эхлэх байрлал. Хөлөө зөрүүлж суугаад мөрөө аль болох доошлуулна. Уг тасгалыг 10 удаа давтна. Давталт бүрийн дараа доорх тасгалыг хийгээрэй. Гараа шалтайгаа перпендикуляр байрлуулна. Хүзүүгээ зүүн тийш нуглаад нуруугаа харахыг хичээгээрэй. Энэ хөдөлгөөнийг мөн баруун тал руугаа гүйцэтгэн дараа нь гараа өргөсөн байрлалтайгаар уг тасгалыг хийнэ. Гарын байрлалаа өөрчлөлгүйгээр мөрөө дээш доош нь хөдөлгөнө. Гараа эхлэл байрлал руугаа буцааж толгоогоо зүүн мөрлөгийн хазаалгана. Дараа нь баруун тал руугаа хазаана. Гараа хөлийн ул дээрээ тавиад толгоогоо дээшлүүлж хүзүүгээ сунгана. Дараа нь толгоогоо доошлуулж хүзүүгээ цээжиндээ ойртуулна. 2 гараа хажуугаараа өргөж шалтай параллел болгох ба тохоогоо нугална.
Гарын алгаа нүрнийхээ урд авчираад нуруугаа бүхтэлгэж хүзүүгээ цээжиндээ хүргэх гэж хичээнэ. Дараа нь хоёр гараа хажуу тал руугаа сунгана, мөрөө хавчсан чигээр нь нуруугаа тэнэлгээд толгоогоо хойш гэлжилгэнэ. Энэ байрлалд 7 секунд байна. Ахин эхлэх байрлалыг авч 1-р хөдөлгөөнийг хийнэ. Амьсгал авах үедээ мөрөө дээшлүүлж, амьсгал гаргах үедээ мөрөө доошлуулна. Дараа нь эхлэх байрлалд орж, биеэрээ баруун зүүн тал руугаа бүхийж, гизээ чангалах, суллах дасгалыг 10 минутын турш хийнэ. Кацуцаа нишигийн үзэж байгаагаар эрүүл байхад хэрэгтэй бүх зүйлс тухайн хүний дотор байдаг ба гол нь залхууралгүйгээр тэдгээр боломжуудыг ашиглах хэрэгтэй гэж үзжээ. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.